За сая энэ хөргөл ерөнхий инженер бас төсөв төрт нормчлалын зардал төсөв төртгийн 0.18 гэж хэлчих шиг болох юм. Наа чин шууд зардлын 18% байгаа багш. За тэгэхээр энэ зам эрчим хүчнийхэн ч гэсэн адилхан л да бас л одоо нормчлалын сан төвлөрүүлж байгаа. Тэгээд автозамын салбарын болохоор цөөхөнч компани байд юм шиг байгаа юм. Норм дүрм стандартаа сайн шинжилээд явдаг, бас их коллективтэй ажилладаг. Тэгээ ажлууд дээрээ их хурдан шуурхай ажиллаад одоо зам дээр чинь гэхэд зөвлөх үйлчилгээний хувийн компаниуд хяналт тавь зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа шүү дээ. За манай барилгынхан болохтойгон зэрэг яадаг гэхээр саяны одоо барилгын хөгжлийн төвийн даргыг яг хэлж байгаатай адилхан. Орон нутгийнхныг дайчлна. Дээр нь дахиад барилгын хөгжлийн төвөөс хүмүүс очино, хяналт тавина. Ингээ бөөн зардал. Тэгтгэн зэрэг энэ барилгын салбарт ер нь энэ зөвлөх үйлчилгээний компанийг ажилуулж болох юм уу? Ер нь тийм бодлого байгаа юу? Энэ дээр барилгын хөгжлийн төвнийг хариулаад өгч. За энэ дэрийн 4-р микрофоноос хариулаарай. За хос өрг шиг асуултанд хариулъя. Хот байгуулалт барилга орон сууцлалтай яамны барилга материалын бодлого зохицуулалтын газар мөхтөр байна. За ер нь бол төсөв төртөг нэмэгдэж байгаа асуудал бас нэлээд хэдэд үндэслэл шалтгаантай байгаа. За ер нь бол төсвийн гол үндсэн бол нормчлалын бичиг баримт бол бэлэн үндсэн одоо бүрдлийн үндсэн дүрм болон барилгын ажлын төсөв зохиох дүрм. За барилгын норм дүрм үндэслэн барилгын байгууламж нь одоо юу гэдэг нь боловсруулсан зураг төслийн үндэслэж чад. За цалин материал, тээвэр, машин механизм энтергээд үндсэн төрлүүдээр бол төсөв төртгийг тооцдог байгаа. За яамны зүгээс ер нь бол эрх зүйчтэнд бол нэлээд томоохон өөрчлөлт хийхийг бол зорж ажиллаа. За барилгын тухай хуулийн шинжилсэн хариулгын төслийг бол үндсэндээ бол яамны зүгээс бол боловсруулаад дуусч байна. Удахгүй улсын хурлд бол өргөн барихаар бол ажиллаж байна. За энэ хуулийн төслийн хүрээнд бол тогтолцооны болон саяны удирдлага зохион байгуулалтын Нэмж хариулъя. За тэр тусмаа хяналтын тогтолцоонд бол ер нь бол хөндлөнгийн зөвлөх булшины зохицуултуудыг оруулж ихээр ингээд зорж ажиллаж байгаа. Тэгээ удахгүй бол хуулийн төслөлтөөр бол орж ихээр энэс бол маш тодорхой хүрээнд бол яригдаад явах юм болцоотой болно гэж хариулах байна. За